Гэхдээ Бургалтай ирэн нэвтрүүлгийн 2023 оны цоо шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарт бид нар бас Хинтээ аймгаас төрөн гарсан урлагийн салбартад олон жил зүтгэж явах хүндтэй эрх хэмээг урин оролцуулж байна. Тэгээ юуны өмнө урилгын нөлөө авсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлгийн он гарсаар хамгийн анхны хийгдэж байгаа дугаарыг бас энэ оны эхний зочин болж оролцож байна. Тэгээд баярлалаа. Таны одоо шинэ оноо сайхан өгцөн үү? Сайхан өгтлээ. За, ажил төрөл нь сайн уу? Сайн байна. Дуучин Монгол Улсын салийн төрний ажилтан дуучин за бас тайз дэлгэцэн уран бүтээл бас нэлээд олон уран бүтээлд одоо бас хүчин зүтгэж ийсэн юм эрхэм байгаа. Тэгээд хамт нутагтаа эзэн ирвэ таштан баха. Даавын хэд хоногийн өмнө ирлээ. Нутаг манд одоо сайхан өвлж байгаа, сайхан байгаа юм байна. Оноо сайхан өгцсөн байна. Би ер нь нутгаараа жилдээ 2-3 явцдаг хүн. Би үл яг вэ урлагийн одоо тоо янз жил хамбархны ивэлд урлагийн тоогон чанагдаад бол одоо 50 жил болж байна. Энэ Хинтээ аймгийн соёлын ордонд 1968 онд орсон. Үндсэн захирыг авал би ердөө Хинтээ аймгийн Батнар усмын үндсэн харьяат. Тийм үн шүү дээ. Батнар усмын бол миний аав ээж одоо малчин байсан. Аав ээжийнхээ гар дээр л одоо өссөн ийм хүн. Тэгээд одоо яг хөтэ өөрийнхөө би 68 онд 1968 онд Чагнаа гэдэг багштай одоо энэ 1-р сургуулаа төгсөж 17-8 нас сурч одоо яг хөтэ амьдралын зам гიშиж байна шүү дээ. Тэг чинь одоо яг тэр үед ч одоо яг манайхан ч бас 2 бүлэглэл төгсөж ирсэн юм да одоо санахад. Одоо дандаа даалгарчихсан өгцөл өгч. Миний ангийнхан одоо өргөлж уулзалтад чичрэлцэж тэгж явдаг. Миний баг нас бол тэгж өнгөрсөн. Малчин айлын хөөхд одоо тэгээд яадаг үлээ. Хани явсан дотрол хөрөөж авсан шүү дээ. Тэгээд одоо дагуулгаар аваа хариулна. Одоо янз тэгж ил явсан. Уран бүтээлийн зам бол 1968 оноос хойш эхэлсэн. 1968 онд манай Хинтээ аймгийн соёлын орд гэж байсан. Тэгч одоо Доржигчоо гэдэг найруулагчтай, Цэсүрэн гэдэг даргатай манай Жанонгорын дашнин багштай ажиллаж байсан. Шарб багш гэж байсан. Одоо нэлийн дээр үе юм ярьж байна даа. Ийм хамт олон дотор орсон. Тэгээд би одоо зөвхөн урлагийн байгууллагт бол одоо 30 гаруй жил 40 жил зүтгэсэн байна. Одоо гаруулаад чөлөөт уран бүтээлч гэх үү нэвтрүүлгийн өвгөн байна. Аян. Нэвтрүүлэг маань мэдээж хамтран ажиллагч байгууллага Elite Coffee Shop дээрээс хурж байна. За Таштондоо ах маань Хинтээ аймагта бас өөрийн уран бүтээлийн тайлан тоглолттойгоо хүрэлцэн одоо ирээд тоглолтоо бас хэдхэн хоногийн дараа тавих гэж байна. Тэгээ энэ мөчийг нь бас далимдуулаад бидэд ирснийг нь сонсоод нэвтрүүлэгтээ бас үрж оролцуулъя гэсэн саналыг тавьсан маш одоо гоё нааштай хүлээж авсан баярлалаа. Тэгээд бүгд бол Таштондоо ахыг бол олон түмнээ бол Диндви аав тусгай салааны Динди аав гэдгээр нь одоо сайн мэднэ. Тийм болохоор уран бүтээл болон гоё тайз дэлгэцэд бас тэр үеийн дөрөө мөнгөлж авах үеийн халуун дотны яриаг өрнүүлэхээр бид бас нэвтрүүлэгт өөрөө оролцсон байна шүү. Баярлалаа. За хамгийн сүүлд ер нь нутагтаа хэзээ ирсэн байсан бэ үнний өмнө? Энэний өмнө ч одоо би Баян хотог сумаар нэг ороод. Баян хотог сумд нэг бас нэг энэ жил чинь одоо манай аймаг чинь их сайхан наадлаа штэ. Улсын цэлтэй 2 багт өрсөн. Тэрний нэг нь энэ Баян хотог сумын харьяат одгүй начны хүү цэцэн цэнгэл. Тэр нутагтаа ярьж аав өөтөгөө ирж энд бас би цогэрээ. Яахаа бас нэг 2 өргээд ан саяр дуулж өгөөд ингээд утсан. Үгүй сүлд. Тэгээд л одоо энэ чи ирж байна. Тэгээ миний одоо их олон жил хамтран зүтгэж явсан 20-30 жил хамт ажиллаж байсан улсуудаас мөн их одоо төөхөн байж та одоо ардын жүжигчин Шар хөөхөн байна. Монгол улсын гавьяа жүжигчин Дамчаагийн Дайрим аа байна. Бүжигчин Дэлхий цэцэг гэж хүн би одоо Улаанбаатарт байна. Бүжигчин Сумья гэж хүн би. Тэгээд л одоо энэ гавьяа жүжигчин Нансалмаа урлагийн гавьяа Оюунбаатар тайз дэлгэцийн одоо бидний хамгийн их хүнд ажлыг нуулж байсан одоо Цогтбаатар гэж миний
Одоо ер нь хамгийн олон жил цуг ажилласан нөхөр маань бол одоо энэ ч байж байна. Иймэрхүү улсууд байгаа юм. Тэгээ би хамгийн гол нь эднүртэйгээ уулзсан. Тайлан тоглолтоо ээж мэндийн мэдий. Одоо ер нь бас нэг одоо 70 гарчихлаа. Одоо ер нь нэг нутаг нугдааш нэг өөний өвгөнч байдгийм байна гэж одоо хүүхдүүдэд дагаад л би хот явцсан одоо 20 гаруй жил болчихсон юм шүү дээ. 94-5 оны үед л би Улаанбаатар орсон байна. Одоо тэгээ 20-30 жил болж шүү дээ. 94-5 он гэдэг чинь. Одоо яг хаана юу гэж? Одоо бол одоо гэрд зурл байна шүү дээ. Тэтгэврийн хүмүүс чинь одоо юу хийх вэ? Одоо бас нэг ганц хоёр уран бүтээл, ганц хоёр клип, кино мөн интернет одоо яавал нэг юмд орохыг бодно. Гэхдээ одоо сүүлийн жилүүдэд бол энэ одоо нэг актер өвчин гараад одоо манимэтийг нэг их тийм та нэг морлогч ирсэнгүй. Нэрлэх юм байхгүй. Тэгээд яг зүгээр өөрийнхөө чадлын хэрээр би уран бүтээлээ бол ер нь орхидгүй. Дараамын жүжигч байсан, киноч байсан, клипч байсан гэх юмд орчоод жилдээ ганц хоёр юмд орчоод явдаг да. Яг мэргэжил нь юу вэ? Би дуучин жүжигч юм. Тий. Бидний үед тэр үед чинь бол одоо соёл урлагийн их сургууль байгаагүй. Улсын багшийн дээд сургуулийн дараам англи гэж ганц одоо жилдээ нэг 20 хэдэн хувь юм уу нэг тийм авч төгсөгдөг тэрэн 4 жил болж байж баг ээлсэлд авдаг ч юм уу тийм байсан. 68 онд намайг 10 төгсөгч чинь одоо би кино драманд явна гэдээ одоо санал унлаа өгч гисэн байсан. Би сорлогоорч нэг тийм их дампуу байгаагүй. Тэгээд одоо улсын багшийн дээд сургуульд энэ над ховээр одоо ирж байсан юм аа. Тэгээд би одоо өөрийнхөө саналаар соёлын ордонд дагалдан жүжигч юм болж орж ирсэн шүү дээ. За түрүүхэн бас хэллээ уран бүтээлээ бас 50-ыг тайлагнаа гэж бодоод тэгээд тоглолтын талаар хоёлаа яриагаар өргөжлүүлье. Тоглолттой ирлээ. Өмнө нь одоо нутгийн зон олон уран бүтээлийн тоглолтоо тавьж ваагны тоглолтоо тий. За таны хувьд одоо хичнээн уран бүтээл урын сантай юм гээд хоёлаа ингээд энэ мэтчлээ яриагаар өргөнүүлье. Би нэг 200 гаруй дуутай зохиолын болон ардын дуу 200 гаруй дуу 237 яг нэрийн жагсаах юм бол тийм л гарч байгаа. Тийм дууг одоо амьдруулж дуулсан гэвэл одоо нэрлэгсэн болно. Зүгээр ер нь дуулсан дуу бол тийм байгаа. Төмний хүртэл болгосон зохиолын дуу гэх юм бол одоо Жонон хонгорч байдаг юм уу, чин хүслийн дууч байдаг юм уу, алдрайхан чимэнч байдаг юм уу, энэ 9 хэрлэн одоо би дуусан хүн энэ 9 хэрлэнч байдаг юм уу, иймэрхүү дуунууд бол одоо даандаангүй хинтийн нутгийн ард түмэн бол намайг мэднэ. Ийм дуунууд байдгийг. Зүгээр одоо энэ ардын дуунууд гэх юм бол ардын дуулалт жүжиг тэгээд одоо энэ ч тавьжсэн дараамын жүжигүүд, дуулалт жүжигүүд тэгээд ийм нуудад бол би 30 гаруй жүжигтэй. Баргэр нь голцоо гол дүрд. Одоо энэ гавьяа жүжигч Нансалмаа одоо Улаанбаатарт CD сургуулийн захирал байгаа байгалмаа энэ төр гэсэн ийм усуудтай партнер болж ингэж тоглож ирсэн. Одоо манай энэ Улаанбаатар Нансалмаа гэдэг бол цогоо олон жил ажилласан усууд. Тэгээд одоо сүүлийн хэдэн жил бол Улаанбаатарт очсныхаа дараагаар бол яг одоо мэрэгжлээрээ нэг актер ажиллаад тим театр, тим жуулгатай гэж яваагүй. Зөвхөн өөрөө уран бүтээлээ бол хаяагүй чадхайтгаараа уран бүтээлд оролцож ингэж явсан. Сүүлийн жилүүдэд бол яг нэг 7-8 киноны 2 дугаар дүр, 1 дугаар дүр, туслах дүр орсон байна. Зүгээр яг Мөнх тэнгэрийн хүчин дүр киноны Алтангийн дүр байна. Хабуул хааны Алтангийн дүр байна. Одоо их хааны удам гэж одоо өөр хангайд авсан сайн ноён Намсрынгийн тухай түүхэн сэдвтэй 2 ангит кино ардын жиргшин жигдсрэнгийн найр болсон тийм кино байдгийн тэрний содном баринлээ хяа гэж миний дөрөв гаргасан. Одоо манай нутагт авсан хамгийн их одоо инээдвэн ч гэдэг юм уу одоо намыг Монгол ардын нам одоо юу шүүмжилсэн ховор хүмүүс гэдэг киноны мэрэгжилтэн гэдэг дүрд орсон. Тэгээд сүүлд нь одоо бороо өнгөр ингэж одоо баримт дуран сайхны кинонд хамгийн сүүлд орсон. Тэрний түрүүнд одоо энэ тусгай салаа киноны 60 ангит киноны дэндүү аваад тоглосон. Одоо дэндүү тоглосон жүжигчин бол одоо Монголын
үндэсний олон нийтийн телевизэн дуу оруулдаг жүжигч шүү дээ. Тэгээ одоо миний тоглолтод ирэх гэж байна. Тэгээ миний тоглолтод бол ер нь яг би ойрсон эднүүд маань одоо их хүлээж авсан одоо энэ алдар цуутай гавьяатууд одоо ардын жүжигчин Шар Хөөхөн байна. Монгол улсын гавьяа жүжигчин Төвшин Төгс байна, Нанслама байна. Баасанжив байна, Хонгор зул байна. Иймэрхүү улсууд ирнэ. Тоглолтод ирнэ. 18-ны орой 19 цагаас бүгдээрээ тоглоод нэг л удаа тоглоно. Тоглолтын нэр маань дуун цацалтай хэрлэн. Яагаад тэгш нэрлэв? Тэгээ хэрлэнгийн тухай би одоо их олон дуу дуулсан юм аа. Тэгэхээр одоо миний CD-ийн дараад байгаа нь бол 9 байгаа. Хэрлэнгийн тухай одоо би хэрлэнгийнхээ эрэхт одоо олон жил болоод тэр юм уу хэрлэн нутгаа бахархмаар санагдаад тэр юм хамгийн анх л одоо Бадарчхан хэрлэн нутаг сайхнаа гэж дуулж эхэлсэн. Тэрнээс хойш одоо хамгийн сүүлд ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар төрийн шиг нут Жанцнарын хөгжим соёлын гавьяа зүтгэлтэн манай нутгийн Матнарын соёлын гавьяа зүтгэлтэн Саруулынгийн шүлэг хэрлэн юу ингээд хэрлэнгийн тухайд байгаа. Тэр хэрлэнгийн ай гэж нэр нь орж ирэв. Хэрлэнгийн ай гэж гоё дуу байгаа. Тэрнийг хамгийн сүүлд дуулсан. Ингээд 9 хэрлэнтэй зохиолын дуунаас идэм маань гарсан юм аа. За дуу цэцэлтэй хэрлэн тэгвэл тоглолт маань 18-нд 19 цаг ганцхан удаа тоглох юм байна. За тэгээ тоглолтод бол Монгол улсын гавьяа жүжигчин одоо Төвшин Төр Хонгор зул гихчлэн хүмүүс оролцох юм байна. За мөн дээрээс нь өөр хамтран зохион байгуулж байгаас хан хэнтийч болгох юм хамт. Хамт олон бол одоо ерөөсөө хан хэнтийч болгохын хамт олон нас одоо хамгийн хамт эрхтэй дуучин би болчиход байгаа. Тэгээ би ерөөсөө тэгээ би ерөөсөө ийм тоглолт эмчээ бол хан хэнтийч болгохын тайзан дээр хийгээгүй. Энэ хан хэнтийч болгохын тайз гэдэг бол одоо хинтийдээ гэхгүй бүр одоо улс одоо гэхгүй дэлхийд нэртэй тайз. Манай хан хэнтийч чуулгын уран бүтээлчид бол одоо дөрвөн багш нь Монгол улсын гавьяат гэдэг цолыг авсан. Тэгээд одоо 40 жилийнхээ ойгийн жил тэмдэглэх гэж байгаа. Аймгийнхаа 100 жилийн ой тэмдэглэх одоо давхцж байгаа баг ийм алдартай чуулга. Энэ чуулгат бол одоо би ямар азар гэх юм уу одоо ардын жүжигчин нэг төрсөн. Тэгээд одоо олон гавьяат бий манайхаас одоо зөндөө олон гавьяат байсан. Дөрвөн багш гавьяат байсан. Ийм сайхан чуулгын хамт олон дотор би энэ урлагийн одоо миний одоо энэ хөглөгдөж байгаа гайгүй дуулж байгаа гайгүй жүжиглээд байгаа чинь миний сайных биш. Тэр сайхан багш нарын юм доо надад үлдээс хувь шиг ёроол юм аа. Тийм учраас би одоо ирэх болгонда энэ одоо хуучин гэлтгүй одоо тайз алтан тайзан дээр мөргөж явдаг. Ийм урлагийн хүн шүү. Энийгээ л хэлмээр санагдчих. Таны хувьд бол бас маш сайхан тэгшил ой тохиож явж илүүдэд өөрхөн тоглолттой хийж байгаа юм шиг. Нутгийн маань 100 жилийн таны бас ажиллаж явсан тийм чуулгын маань 40 жилийн гэдэг нэг төрлийн бэлэг болгож ирсэн. Яг үнэ тий. Манай ханганд чуулгын дарга энэ төр их дэмжсэн одоо дарга орон сайхны өдөртөгчийн чинь маш их дэмжсэн. Одоо манай хан хэнтийч болгон бүх уран бүтээлчдийн тоглолтод орно шүү дээ. Зүгээр одоо тэгээ энэ тоглолт чи одоо зохион байгуулаад бүгдийг хөгжимчд ороод, жүжигчд ороод энэ сайхан алдартай сайхан залуу жүжигчд энэ дандаа манай энэ дуулахын жүжигч чинь бүгд мэрэгжлийн болсон. Бидний үе чинь бол одоо тийм мэрэгжлийн хүн энэ төр авар байлаа шүү дээ. Одоо бол бүгд мэрэгжлийн болсон. Мэрэгжлийнтэй одоо ерөөсөө төрөлдөө дундаа юм уу, бүжигтэй юм уу, хөгжимтэй юм уу, удаа дараагийн одоо тийм шагнал хүртсэн том масчрууд болсон. Энэ улсуудын одоо дэмэнд би одоо тоглолт хийж байна. Тоглолт ойролцоогоор хэдэн цаг үргэлжлэх болно? Тоглолт нэг 2 цаг хөл элбэг болно. Тэгээ. Туснааслаа киноны дэндвийн ав тоглосон. Хүмүүс үзэж байгаа хүмүүс бас энэ талаар бас нэлээд сонирхож байгаа ах тий. Тэр дүр бол маш гоё тийм. Бид нарт бас нэг гоё тийм яг л Монгол энгийн гоё аавын дүрийг бүтээсэн шүү дээ тий. Кинон тоглох үеийнхээ мэдээж олонний дүр бас хоногшсон хамгийн гоё тэр дүр чинь тэр юм чинь хоёлаа тэр дүрээ онцлоод гоё ярил кино тоглох үе ямар байв тий. Яаж яваад одоо бас тэр кинонд тоглоод аавын дүрд бас оногдох болов. Тий. Гэхдээ тэр бас их завшаан таарсан.
кино пароо ч наад олон ангит кинонд бол пароо шүү дээ. Одоо тэгээд пароо гэдэг чинь одоо тэгээд сонголт хийж байгаа шүү дээ. Одоо тэгээд зургийг аавн тэгээд хөдөлгөөнтэй юу аавн тэгээд одоо Батбаярын найруулагч яргал найруулагч энэ төр л одоо тэг очиж би өөрөө пароо өгсөн. Тэгээд тэр пароонд одоо олон хүн өгсөн гэсэн тэгээд тэр аавд нь таныг авлаа. Аавд нь шүү хариуцлагатай юм том дүр шүү гэдэг. За баярлалаа гэдэг. Тэрвэл яг миний одоо нэг хөдөөгийн амьдрал мэддэг, нормалтай харьцдаг, хөөхт багцуудаа нэг хэлэх гэсэн юм айлждаг хөдөөгийн гүндүүг эр хүн байдаг шүү дээ. Одоо хөөхт нь зэрэгт явж ил байдаг, эмэгтэйчүүд нь сургууль явж ил байдаг, төгсөөл ирж байдаг, зэрэгт явсан хөөхтүүд нь ирж ил байдаг, зарим нь явж ил байдаг. Хөдөөгийн нэг тийм амьдралтай нэг тийм зүгээр нэг морин дуртай, дуун дуртай, нэг нарийнч ч юм тийм улсууд байдаг хөдөөд. Тэрнийг л гарах гэж оролцсон. Таны өөрийн бодит хүнтэй бас нэлийн дөхөм. Дөхөм яг үнэ. Би ч өөрөө хөдөөний юм шүү дээ. Би өөрөө хөдөөний юм. Би өөрөө дуун дуртай хүн. Тэгэхээр миний амьдрал дөхөм учраас тэр их наазтай сайхан болсон баг. Ер нь одоо манай одоо би зах дээр энэ тэр одны газар энэ тэр явж байгаа. Ой сайн уу? Дандаа гэхийн оронд дэндүү яав сайн уу гэдэг. Тэгэхээр одоо тэр бас дөрөв гайгүй болсон юм болоо гэж ахын бодож явдаг шүү дээ. Тэгвэл яг бодит амьдрал дээр өөрөө хэдэн хүүхэдтэй юм бэ? Би бодит амьдрал дээр 2 хүүхэд. Миний хүүхдүүд сургууль соёлоод өгсөд ажиллаж байгаа. Хүүхдүүдээс нь таны энэ урлагийн одоо генийг өвлөж байгаа юм байна уу? Үгүй. Тэднүүд ер нь бол урлагийн одоо ер нь урлаг гэдэг бол чанга хоол. Би бол одоо насаараа одоо энийг мэдэрч байна. Урлаг бол чанга хоол. Даанданг өөрийн их нөрөх хөдөлмөр орох хэрэгтэй. Урлаг зүтгэж байгаа юм бол маш авьяастай байх хэрэгтэй. Хүргэлж одоо амьдралаас юм их сурч энэ ч нэг тэгж байдаг юм, тэрнийг ингэчмээр юм байна. Тэрнийг дууг тэгд доолж байна. Их сайхан доолж байна. Тэр дууны нэг тийм маниард гэдэг юм одоо тэр дууны нуглаа гэдэг юм. Тэрнийг одоо энэ дуу чинь тэгд доолж байгаа, тэр дуу чинь тэгд доолж байна. Тэр бол одоо аргагүй л нэг донжин болж байна даач гэдэг юм. Тэр дуу чинь бол одоо олон янз зөвхөн дуулаад л байхгүй шүү дээ. Одоо дуурийн дуу чинь гэж байна. Ардын дуу чинь гэж байна. Зохиолын дууг их сайхан дуулдаг хүн байна. Төрөл төрлөөрөө хүн чинь одоо өөрийнхөө авьяас гэдэг юм уу тэр сойр нь ямар шүү вэ тэрнийг хөгжүүлж явна шүү дээ. Одоо Хэнти аймгийн Батнаруу сумын хүн одоо Батнаруу сум нутагтаа би өгн одоо хөвлийн хөөтөнд одоо очиадсангүй. Зүгээр би нутагтаа бол миний дүүнэр нутагтун амьдэрдэг. Тэгээ миний дүүнэр ирж миний тоглолтыг үзэн байх. Би хөрлөмөрлөгөө өгсөн. Тэгээд одоо миний үеийн хүмүүс бол одоо энэ чи одоо ид уран бүтээлээ хийж явах тун байсан өндөр хаанд одоо цог амьдэрч байсан юм ус зөндөө байгаа. Тэгээд энэ ахмадуудыгаа тэгээд энэ орчин үеийн сайхан авьяастай залуучуудыгаа тоглолт тимийн ирж үзээрэй гэж өөрийнхөө Батнаруу сумын Батнаруу сум манаас энэ жил 100 жил байна. Чи 100 жил яваад тийм. Ойдоо очих уу? Ойдоо очихгүй. Би чинь одоо тэнцээ дөрөв төгссөн. Манай одоо энэ чинь дээр үе чинь одоо зүгээр нэг сургуулаар л ингээд нэг хотод нэгээс гудаад 12 болж шít. Баян чинь тэр үед чинь одоо сумандаа дөрвөө төгсөөл одоо тэр үед морь болтой л одоо нэг даалимбан цөмхөө үрээд даалимбан дээлээ өмсөд давхиж явсан улсуудын нэг байхгүй. Тэгэхээр тэр улсаас бол одоо үлдсэн ямар зарим нь байхгүй байл та зүгээр өөрхий тэнгэрээс арж ил байдаг байх. Тэр найзуудтайгаа уулзалгүй яах вэ? Сумныхаа ойд очилгүй яах вэ? Сумынхаа ойд одоо би чадах ятгаараа бэлэг анд өвлгүй яах вэ? Энийг бол одоо ойлгоч. За таны хувьд бол энэ 2023 онд бол өөрийн төлөвлөжсэн хамгийн том ажиллагаа одоо нэг сар хийх гэж ойлгож байна. Тоглолт маш том ажил шүү дээ тоглолт. Үүний дараа бас яг энэ урлаг одоо бас ингэж ажиллаж байна. Өөр бас бодос сансан мэдээж явж байгаа л хэлгүй те өөр дахиад нэг юм хийч хэмсэн, гिच хэмсэн тэгчсэн. Өөр ямар том зорилгууд бас байна вэ? Би ч н одоо бас концерт интернайруулж байсан, жижиг мүжиг найруу тоглуулж байсан юм хүн. Тэр одоо намайг багшаа гэдэг улсч би, найзаа гэдэг улсч би. Тэгтээ бол одоо албан ёсны тийм 40 жил тийм багшилж байгаагүй гэж гисэн. Найз нөхдүүд хүнддэг явдаг одоо настангууд байна. Тийм учраас би одоо энэ тоглолтынхаа дараагаар бол
өөрийн гэсэн уран бүтээл чанартайхан ганц хоёр уран бүтээл ардын дуунууд ч гэх юм уу зохиолын дуунууд ч гэх юм уу тийм юм боломжоор нь одоо хөөхт багцуулдаа хэлж байгаа ч юм уу найз нөхдөд хэлж байгаа ч юм уу найз нөхдөйгөө оруулаад ч юм уу нутаг нугийнхаа хэрлэнгийнхээ загт ч юм уу ганц хоёр аштайхан клип хийхсэн гэж их бодож байна. Гэхдээ тэрнийг бол бас клип гэдэг маань бас их кино л гэсэн үг дээ ер нь одоо гэдэг үгтэй. Гэхдээ одоо их том жүжигчд оруулаад тийм гэвэл тэрч бас яггүй л болно. Зүгээр ер нь өөрийнхөө чадлынхаа харьяар ганц хоёр дуугаа клипжүүлээд нэг чуулгынхаа 40 жилийн ойлж байна яг тэгээд ахмадуудаа ганц ч гэсэн юм харуулах хэсэг гэж бодож байна. Би л их болтох бай. За баярлалаа. За ингээд манай нэвтрүүлгийн ер нь ярилцах цаг үсрэн тэгээд үзэгчд маань бас нэвтрүүлгийг үзээ тоглолтыг сонирхож явах юм бол гоё үзээрээ 2 цаг гарны бас олон гоё уран бүтээлчд бас хүрэлцэн ирэх юм байна. Тоглолт бол хаан эдийн чуулгах 1-р сарын 18-ны 19 цагт ганцхан удаа тоглогдно. Тэгээд мэдээж таны үеийн те гоё таныг таньдаг танай үеийн найз нөхөд буурлууд маань бас байх юм бол гоё уран бүтээлч сонсоогүй удсан байх юм бол энэ тоглолтын дээр ирвэл маш олон гоё те дээр үеийн тийм сэтгэл тоногчсон таны дуунуудыг бас энэ тоглолтын дээр тоглох юм байна. Хаан эдийн чуулгах уран бүтээлчд маань бас бие бүрэлдэхүүнээр энэ тоглолтод бас хамтран оролцсон юм байна гэдгийг давхар хэлье. Тэгээд тоглолт маш гоё болох бах. Тэгээд тоглолтод нь томоос том амжилтыг хүсье. Таны бас урлагийн энийг хүүлсэн бас амжилтыг хүсье. Тэгээд удахгүй бас гоё чуулгынхаа 40 жил, айныхаа 100 жил те сумынхаа 100 жилийн айнуудад гоё уран бүтээлүүдийн бэлгтэй ирэх баха гэж найдаж байна. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлгийн маань бас оны эхний хүндтэй зочин болж орсон даа маш их баярлалаа. Тоглолтынхаа ажлын хажуугаар ингээд цаг зав гаргасан маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл танаас тий манай аймгийн 100 жил болох гэж байна. Танай телевизийн одоо соглаач сэтгүүлч одоо юу гэдгийг тэр улсууд бол маш их ажилтаа энэ жил. Тэгээд та нар залуучууд байна. Энэ сайхан одоо эзэн Чингисийн удамтай энэ сайхан аймагта ажиллаж байгаа. Эд одоо сайхан ажиллаж байгаа. Сэтгүүлчид та нарт нийт уран бүтээлчид та бүхэнд 100 жилийнхаа огцсон энэ сайхан хүнийг баярлуулж авдаг. Синхэр дэлгэцээр уулзаж авдаг. Энэ сайхан ажилдаа их амжилттай уран бүтээлийнхээ онготтой яваарай гэж ахмад уран бүтээлчийн хувьд яриоё. За баярлалаа. За баярлалаа. За баргалтай яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин, жүжигчин Таштандуу ах маань оролцлоо. Тэгээд Таштандуу ах маань хаан эдийн нутгийн зон олондоо бас дуун цацалтай хэрлэнгээд уран бүтээлийн тайл тоглолтоо хүрэлцэн ирсэн байна. Бүх үзэгчд маань бас сайхан үзхийг нэвтрүүлгийнхээ төгсгөлд уриалж байна. Тэгээд дараагийн нэвтрүүлгийн баргалтай яриа нэвтрүүлгийн шин зочинтой дугааруудаар иргэн уулзцай. Нэвтрүүлэг мэдээж хамтран ажиллагч Elite Coffee Shop дээрээс хүрч байна. Баярлалаа. Баярлалаа.